2000 оны ихээр бол Монголын эдийн засаг бол хүнд байдалд орсон байсан. Дээрээсээ бол одоо ядуур нэрвэгдсэн, хөгжлийн гарцсан тодорхойгүй ийм нөхцөлтэй байсан юм аа. Тэгэхээр энэ үед бол одоо шинэ Монгол гэдэг сургууль Японы одоо боловсролыг, Японы хөгжлийг Монголд нутагшуулах, Монголын эдийн засгийн хөгжлийг цаашдаа аваад явах, олон сайхан залуучууд боловсролтой болох, мэдрэхтэй болох ийм алхам тавигдсан. Энэ бол одоо сүүлд жишээлбэл одоогийн манай эдийн засгийн нөхцөлийг аваад үзэхээр манайд хамгийн урдаа барьдаг, сайн хөгжиж байгаа олон компаниуд бол Японы хөрөнгө оруулалттай, Японы боловсролтой холбоотой байгаа. Тэгэхээр энд бол бас шинэ Монголын туршлага бол их чухал болсон гэж бодож байна. Монгол, Япон олон хүний өгөөмөр сэтгэл хичээл зүтгэлийн дүнд 2000 онд байгуулагдсан сургуулийнхаа ихсэн цаг туулсан түүхийг шинэ монголчуудын үед бахархан өргөсөн. Анх 1999 оны 6 сарын сүүлчээр миний дүү галуудрах над руу тустаад за ихч минь сургууль байгуулах боллоо. Тэгээ японочууд надад туслана гэсэн. Та сургууль байгуулахны газар олоотхоо гэтгсэн. Тэгээ тэр тухайгаа оройноо очиод аавдаа гэр бүлийн дүүнрээ цуглуулад ингээд галаа маань ингээд сургууль байгуулах болжээ. Одоо ингээд бүгдөөрөө итвхийлэн ажиллах нь байна шүү гэд одоо ингэж хэлээл маргааш насны нэглээд газрынхаа хөөцөлдөж гарсан. Газар маань бас сайхан одоо бүтсэн эргэн жанчуу гэдэг нэрээр анхын газрыг авч ирсэн. Надад нэг улаан туустай бичиг өг. За ингээд газраа очиод аваа гэд хэлсэн. За тэгээ 10 сарын 5-нд сургуулийнхаа гуанзан ойр дотны бүх хүмүүсээ ураад сайхан бас нэг цайллах хийсэн. Одоо телевиз, радио бүгд л ирж байсан. Тэгээ энд ирэхэд манай бэр алтан цэцэг маань одоо маш их сэтгэл догдолж тий. Тунгайч чи яана ингээ байгуулцтай гэж юу гэж надаас асууж ирсэн. Үнэхээр тэгж асууж би тэгсэн чи байгуулсан байж тэгээ хоёулаа маш баярлаад тэрвэрлдээд бүгд л ийм сайхан сэтгэлийн юутай. Миний аав бол хамгийн ихэн зогсоод маш сайхан дэмбэрэлтэй үг ерөөлүүд хэлж ер нь монгол хүн гэдэг дэмбэрлэлээр явдаг. Энэ сургуулийг бүр аав минь асууд хамгийн сайн сургууль болно. Миний хүү бол чадна гэж хэлж ирсэн. Үнэхээр ч чадсан. Дүүдэн баярлалаа. Бүх багш нарт бас баярлж байгаа шүү. Баярлалаа. Сургуулийн талаарх үзэл санааг нэгэнт одоо галуудрахаа сонсож Японы сургуулиудад ямар байдаг, бусад ахлах сургууль байсан учраас бид итгэлтэй байсан. За гэтэл энд нэг зүйл бол дутагдaltaй байсан. Тэр үед Монголд 9-10 дугаар ангиж 2 ангаар ахлах сургууль төгсдөг байсан бол 3 жилийн ахлах сургууль байгуулна гэдэг эрхцэн одоо тийм орчин бүрэлдээгүй байсан. Ийм ч учраас сургуулийнхаа зөвшөөрлөг авсан чинь одоо яг 3 жилийнхээр зөвшөөрье. Гэхдээ төр зөвшөөрье гэдэг утгаар дээд газраас олгосон. Тэгээд төр маань бол сүүлдээ бүр болсон. Төгсөгчд маань бол чанартай сайн болж эхэлсэн учраас олон хүн орж ирээд энэ тэгээд сүүлд одоо ийм үлгэр жишээ ийм сайхан сургууль өнөөдөр болж одоо 20 жил болжээ. Бусдад туслах талархах сэтгэлээс Аз жаргал үүддгийг санаж өрөөл аз жаргал бэлэглэн өөрийн аз жаргалыг дархалж явсан. 2000 оны 10 сарын 5-нд багш сурагчдын хүсэн хүлээсэн мөчөж сургууль маань нээлттэй хийж анхны хонхоо төгчөөсөн дэр мөч бол сайхан юм шиг санагдж байна. Сургууль дотроо дүрм товц өмсөх, мэдлэх хүндлэх яс, өдрийн хоол иддэг, хөөхд бүр дугуулан секцэд хамрагдаг гэдэг одоо онцлог ийм зүйлүүд байсан юм аа. За анхны хичээлийн жил дуусаад 2001 оны 7 сард би 5 сурагчийн хамтаар Япон улсад зуны сургуультанд бол хамрагдаа ирсэн. За Японд очоод маш их зүйлийг бас сурч мэдж ирээд за энэ сайхан хөгжилтэй улс оронд олон шавнараа сурах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн ирж байсан юм аа. Шинэ Монгол сургуулийн анхадагч математикийн багш Алтан гэрлийн олон мундаг шав нарын нэг Мишель. Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцож, Монгол улсад 4 дахь алтан медалийг авчирсан бахархан амжилтаар сургуулийнхаа ойд бэлэг барьлаа. За бидний боловсруулсан шинэ хөтөлбөрөөр хичээлсэн анхны төгсөгчдөөс Японы их дээд сургуульд 8 сурагч, гадаадын бусад их дээд сургуульд 6 суралцагч элсэн орох болзол хангаж багш бид болон дүүнэрийнхаа хүсэл мөрөөдөл дээр оч нэмсэн юм сайхан зүйл болж байсан юм аа. За багш бид ч гэсэн улам туршлагацаар дараагийн жилүүдэд энэ тоо маань маш олноор нэмэгдсэн байгаа. Манай гэр бүлийн хувьд бол
манайх 4 хүүхэд маань дөрвөлээ бас шинэ Монгол сургуульд өсөж хүмүүжиж төрүүчээсээ амьдралын гараагаа эндээс эхэлж байна. Том охиноо төгсгчл бол бага хүмүүс маань 1-р ангид орж тэр хичээлийн жил бол бид сургууль дээрээ баг гэртээ байгаа юм шиг үнжсэн байгаа. Ер нь л бүхэл цаг үеийн туршид өглөө ажилдаа ороод ирэхэд бол яг гэртээ орж иж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг. Бидний хувьд бол сургууль байгуулагдсан цагаас эхлээл гэр бүлэрээ бүх залуу насаа зориулсан учраас энэ сургууль бол бидний хувьд хамаг үнцэнтэй зүйл нь. Миний бага охин Хандмаа Шинэ Монгол сургууль дээр ирж эсэлтийн шалгалтанд орсон. Ингээ миний охин ярилцлагад тэнцээд Шинэ Монгол ахлах сургуульд суралцах үе таалгам нэгдэж ингээ манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин суурших шийдвэр охин маань сургууль тэнцснээр гарсан байгаа. Ихэнх багш нар хөтөө орон нутгаас бас ирдэг. Шинэ төгсөлтийн багш нар их ирдэг. Тэд нэрийг яг л өөрийн гишүүшгээ маш дотн халуун дулаан уур амьсгалаар ухтаж авдаг. Намайг одоо нүгэд ирэхэд захирал маань гадаанаа зогссон, эрхлэгч маань түлхүүрээ барьцсан, өрөө байр бэлдээд байжсэн ийм л сайхан хүмүүс. Тэгэхээр ер нь ингээд ухтуулаад ингээд одоо ажил амьдралаа эхлүүлсэн хүмүүс бол энийгээ бас цааш нь залгамжлдаг, өргөлжлүүлдэг. Залуу багш нараа бас яг энэ дайныг байлгаж гэр бүлийн гишүүн болгоход ахмад багш нар бид нар бас айл болох чадах чанарыг тусалдаг. Манай багш нарын нийт одоо 70% нь бараг шинэ төгсөлтийн багш нар яг л их сургуулаа төгсөөл диплома бариад ирж исэн юм залуучууд байдаг. Намайг анх ирэхэд нэг 27-8 багштай байсан бол өнөөдөр одоо 100 гаруй багштай болсон. Энэ залуучуудыг Шинэ Монгол гэр бүлийн гишүүн болгохын тулд соёлын эзэмшүүлэх, за цаг барихаас өксүүлээд цагийн эмийг цагт нээх, баг болох, бие биеэ хүнддэг соёл сургахад энэ багш нарын маань үүрэг орой их байдаг. Шинэ Монгол бол зөвхөн сургууль төдийгүй нэгэн том гэр бүл. Учир нь энд багш нар нь сурагчдаа ээж аав шиг нь хайрлаж, төгсөгчд нь сургууль руугаа үргэлж тэмүүлж, сурагчид нь намын ахын дүүс болж, гэртээ байгаа мэт аз жаргалтай суралцдаг. Мөн энэ сургуульд ээж охин мэт багш шав хоёр, ээж хүү багш нар, эхнэр нөхөр хосорон ажилладаг сайхан жишээ олон бий. За олон улсын түвшинд цайн сургуулийг хэрхэн бий болгодог вэ гэдэг судалгаа хийгээд түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлжээ. Үүнд нэгдүгээрт нь тухайн сургуулийн зорилго нь тодорхой байх. Хоёрдугаарт нь сургуулийн удирдлагын магадлал сайн байх. Гуравдугаарт нь сургуулийн хүрх үр дүн хэмжигдэхүйц байх. За энэ дүгнэлтэн дээр үндэслээд би энэ сургуулийн талаар 3 тодорхойлолт хэлье. За нэгдүгээрт нь нэгэн зорилго дор нэгэн гэр бүлийг нэгтгэж чадсан. За үүнд бол сургуулийн удирдлагын магадлал маш чухал үүрэгтэй. Гэр бүлийн гишүүдийг нэгэн зүгт харуулж байж зорилгодоо хүрнэ, үр дүнд хүрнэ. Үүнийг бол энэ сургуулийн удирдлагууд маш сайн хийж чаддаг. За 3 дугаарт нь болохоор энэ сургуулийг төгсөгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ бол маш өндөр байдаг. Шинэ Монгол сургуулийн төгсөгчд төгсдөггүй гэдэг ийм яриа байдаг. Учир нь энэ төгсөгчд маань эргээд сургуультайгаа маш нарийн холбоотой ажиллаж, дүүнертэй тусалсан ийм эргэх холбоотой ажилладаг. Энэ бол энэ сургуулийн маш үр дүнтэй ажиллаж байгааг харуулж байгаа тодорхой жишээ юм аа. Би ажиллах хугацаанд улсын хэмжээний олимпиадын алтан медаль 3, мөнгөн медаль 2, хурд медаль 3-ыг авч, шавь нарын ерөнхий шалгалтын амжилт бол дундаж оноогоор 690 хүрч бас хэд хэдэн удаа улсад эхний байруудад орж байсан. Энэ бол манай хамт олонны манай одоо секц нэгдлийн хамт олонны бүгдийнх нь амжилт гэж ингэж бодож байна. Тэд чинь үр дүн ойролцоо байх юм бол чиний туршилт бас амжилттай явж байгаа гэсэн. Хэрвээ эцэгхэн нэг хол зөрөөтэй байх юм бол чиний туршилт буруу явна. Шавнараас маань гадаадын ихтэй сургуульд
сураад эргээд эх орондоо ирээд те мэрэгчлэрээ ажиллаж байгаа олон шавнар байна. За үүний дотроос бол миний шав 9 дугаар үеийн төгсөгч Инх Бат маань Японд их сургуульд сураад төгсөөд одоо багштайгаа төрлөх сургуульдаа одоо ирж хамтран ажиллаж байна. За ингэснээрээ бол багш нарт одоо хөгжих, эргээд одоо шинэ онлын мэдлэгээр өөрийгөө цэнэглэх ийм боломжийг бол олгодог. Өөрөөр хэлбэл шинэ Монгол сургуулийн маань одоо бас нэг онцлог бол багаараа хамтарч ажиллах түүнийхээ үр дүнд багш нар маань тасралтгүй хөгжиж идэг гэдэгт бол давуу тал нь бол орж байгаамаа. Шинэ Монгол сургууль агуу сургууль болох зорилт тавьсан өөрөө агуу зорилго байсан гэж хэлж болно. Нүсэр бус төсрийг эрхэмлэж, энгийн байх, доороос дээшээ санаачлагыг дэмжиж ажиллах, багш ажилт нь энгийн харилцаатай, шавья хайрладаг, сургууль нь багш нараа хайрладаг, багш нь сургуулаа хайрладаг, эзэн сэтгэлгээтэй байх гэдэг энэ чанар бол урагш нь хөдөлдөг том чанараа гэж бид харж байна. Үздэл үнээр явагчийг үргэлж өөдөн дэмждэг ийм шудраг удирдлагын зарчим ирээдүйг агуу болгодгоо гэж бид боддгоо. Удирдлагаас багш нар ажилтнууд нь хамаардаг, багш ажилтнаас хүүхдүүд нь, шавнар нь хамаардаг, хүүхдүүд шавьяас эцэг их нь хамаардаг юм аа. Тэдний сэтгэлийн шинжил бол тэн дээр явж идэг. Сургууль бол нийгмийн сайн сайхныг бүрдүүлэгч хамгийн гол хэсэг. Энийгээ бид ухамсарлаж буй цагт үүнийхээ төлөө тодорхой үйлдэл хийж байгаа цагт шинэ Монгол сургууль ямагт агуу байх болно. Би болон сэтгэлийн боловсрол олох энэ хөтөлбөрүүдийг бол танхимар тэр болгон эзэмшүүлэх боломжгүй. Ийм учраас бид нэр одоо 1-ээс 12 дугаар бүх анги дээр амьдрах чадвар суралцах хичээл буюу танхимаас гадуурх юм хичээлийн хөтөлбөрийг бий болгосон. За чинь баг сургууль дээр бол бие том болсон хөтөлбөр, оролдой хөтөлбөр, дунд сургууль дээр хөдөлмөр сургалтын хөдөөгийн баясгалан, алхах сургууль дээр говь хөтөлбөр, торгон хэл, намрын ажил гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаль орчин, өөрийнхөө эх орноо хайрлах сэтгэл, өдөө орнотод энэ Монгол хүн болж төрсний учир утга юу юм гэдгийг бүр нарийн ойлгох ийм боломжуудыг бид болгож байгаа. Сургуулийг мэдээж багшгүйгээр төсөөлөшгүй. Манай сургуулийн багш нар бол Диважингаас ирсэн гэлтэй гайхалтай багш нар байдаг. Зөвхөн энэ хичээлийг заагаад л гэртээ эртхэн хашчих юмсан, очиод зурагт үзээд амрах юмсан гэж хизээч боддгоо. Энэ хүүхд амжилтанд хүрчээсээ, энэ хүүхд зорилгоо олчоосэй гэж үргэлж бодож идэг багш нар маань үнэхээр гайхалтай. Тэгээд би энэ сургуульд хичээл заалгасан багш нар болгонороос өөрөө янз бүрийн зүйлсийг сурч авсан. Тийм болохоор багш нартай үнэхээр их талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд та бүхэн энэ сургуулийн хамгийн гол гэрэл гэгээ юм шүү гэдгийг хэлмээр байна. За анх сургуулаа төгсөөд ажлын гараа шинэ Монгол сургуулиас эхэлсэн. Сургууль маань миний багшлахыг хүсэжсэн, мөрөөдөжсэн тийм сургууль байж чадсан. За тийм учраас би бүх өөрийнхөө чадах мэдэх зүйлээ энэ сургуульд зориулаад өсч хөгжиж, сурыг. За мөн ажилдаа зүрх сэтгэлээ зориулъя гэж энэ сургуульд шийдэж сонгож орж ирсэн юм аа. За тэгээд анхны шавнар маань энэ жил 12 дугаар чамайг бас амжилттай төгслөө. Үр дүн амжилт бол ганц үнээр хэмжигддэггүй. Цаана нь бол манай сургуулийн заах харгын нэгдэл болон багийн үйл ажиллагаа, сургуулийн бүх үйл ажиллагаа энэ амжилтын үр дүнд гаргахад нөлөөлсөн шингэсэн байт юм аа. Шинэ Монгол сургуулийн төгсөгчдийн 40 гаруй хувь нь гадаадын нэрвэнд дээгтэй сургуулиудын тэтгэлэг шалгалтанд тэнцэж улмаар бакалавр, магистр, докторантурт тэтгэлгээр суралцж байна. 2020 оны байдлаар Шинэ Монгол сургуулийн 368 төгсөгч Япон улсад суралцах эрх авсан бөгөөд багш сурагчид нь олон улсын олимпиадаас 12, улсаас 82, дүүргээс 662 медаль хүртжээ. Элсэтийн ерөнхий шалгалтаар улсын дундаж яасад тогтмол дээгүүр үнэлэгдэж 10 хичээлийн дундаж дүнгээр жигд амжилт үзүүлсэн сургуулиудыг сүүлийн 5 жил дараалан хэрэгжүүлжээ. Тэгэхээр бол сургууль дотор байгаа нийгмийн ажилтнууд зүгээр нэг гүйцэтгэгч биш, сургуулийн бодлого боловсруулагч, удирдагч бас байж чаддаг. Бүх багш нар маань сургууль зүгээр бас нэг юм багш гэдэг юм биш. Энд байгаа жижүүрэн үйлчлэгч нь, манаач нь одоо галтгооны ажилтнууд, багш нийгмч бүгдээрээ өрхийн гишүүд, нэг гэр бүлийн гишүүд гэдэг үгнээсээ яаж бид нар цаашдаа өөр хүүхдээ зөв сайн өсгөн хүмүүжүүлэхээ, ямар алдааг нь хаана гаргаж авах вэ гэдэг бүгд бодлогод оролцдог удирдагч гэж бид нэр боддгоо.
боловсралтай хүн гэдэг бол олон талын мэдлэг чадвартай. За хөгжмийн нарийн мэдрэмжтэй, дуу дуулцдаг, хөгжим тоглолцдог хүнийг бол би нэлээд боловсрсан төгс төлөвлөр хүн гэж хардаг. За тийм учраас шинэ Монгол сургууль хүүхдийн хөгжмийн боловсролд маш их анхаарч ажилладаг. За сургууль маань багш нараа хөгжүүлэхийн тулд багш нарыг Япон улсад мэргэжил дэвшлүүлдэг. Миний хувьд бас 2012 онд Японд мэргэжил дэвшлүүлж ирээд тентхийн сурагчдыг судлаад бас өөрийн гэсэн хүүхдэд сонирхолтой Монгол сурагчийг гаргасан. За энэ сурагч маань бол одоо хэрэгжээд 4 дахь жилдээ явж байна. За бид ажиллахдаа заа харгын нэгдэл буюу урлагийн багш нар маань хамтарч ажилладаг. За нэг уран бүтээл хий гэж бодоход бүжгийн багш маань бүжгийн, дууны багш маань дууг нь хариуцаад авах жишээтэй. За зураг технологийн багш нар тайзаа засах. За хөгжмийн багш нар хөгжмүүдэд тус тусдаа бэлдэж чад. За ингээд төгсгөлд нь бол нэгэн сайхан уран бүтээл гарч ирдэг. За хүүхдүүд бол тухайн уран бүтээлийн дараа маш сэтгэл хангалуун байна. За бид ч гэсэн энэ уран бүтээлдээ маш олон хүүхдийг хамруулахыг хичээж ажилладаг. Үнэхээр монголчууд дэлхийд үнэлэгдэй гэж бодож байгаа бол нэгдүгээрт боловсролтой, хоёрдугаарт бие биелдрийн өндөр хөгжилтэй, оюун сэтгэхүйн өндөр чадвартай байх ёстой. Энэ ч утгаараа шинэ Монгол сургуульд маань хүүхдүүдийнхээ бие биелдрийн хөгжилт болон одоо спортоор хичээлэх тэр боломжийг бүрдүүлж өгөх тал дээр маш сайн одоо анхаарч ажилладаг. Нэг секц, нэг дугаална гэдэг бодлогоор бид нэр ажиллаж дүүрэг болон хот улсын тэмцээнээс маш их амжилт гаргасан. Одоо тэр ч утгаараа бас 3 эсрэг 3-ын улсын шигшээ манай 17 дуурын Берлин юмс маань сая 18 насны дэлхийн аврагт Монгол улсын шигшээгийн тамирчин болж орж амжилттай тоглосон. Монгол хүн их хэлээ сайн эзэмших ёстой, ёс заншил, соёл түүхээ нэлээд сайн мэдэх ёстой. За энэ бүх соёл түүх ёс заншлаа зөвхөн өөртөө агуулад байхгүйгээр дэлхийн ертөнцид тийм ээ өөртөө байгаа сайн зүйлийг эх орондоо байгаа сайн зүйлийг дэлхийн ертөнцид хуваалцах. Дэлхийн ертөнцид байгаа үнэхээр одоо өргөн дэлгэр мэдлэг мэдээлэл мэдлэгийг эргэж эх орондоо авчрах энэ зорилгоо хэрэгжүүлэхэд нь англи хэл яахын аргагүй туслах юм аа. Хөтөлбөрийн хувьд цөм хөтөлбөр дээрээ суурилсан баяжилт маш сайтай ахлах ангийн сурагчид маань IELTS, TOEFL, SAT шалгалтуудад амжилттай оролцож олон улсын ихтэй сургуулиудын тэтгэлэг хөтөлбөрт амжилттай тэнцэж суралцах сурагчдын маань тоо жилээс жилд өссөөр байгаа нас бидний ажлын үр дүнг харуулж байгаа болов уу гэж бид нарт өвнөж их баяртай байдаг. Няндаг багшийн удирдсан монгол хэлний хөтөлбөр нь өөрөө их онцлогтой хөтөлбөр. Дотроо 3 хэсэгтэй. Нэгдүгээрх нь болохоор сурагчдад сурах арга барил олгох. Хоёр дахь нь бол дадлагжин сургах, гурав дахь нь бол амжилттай мэдээлэх гэсэн юм 3 хэсэгтэй байдаг. Тэгээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа бид 1-р ангийн хүүхдүүдийг уншиж бичүүлэх, шинэ монгол аргаа санаачилсан саадгүй түргэн уншуулах арга барилд сурагчдаа чадваржуулсан. За 5 дахь өдөр болгон хүүхдүүд маань гэрийн ажил хийх даалгавар авдаг. Энэ хөтөлбөр нь анги тус бүртээ өөр агуулгатай байдаг. 1-р ангийн хүүхд бол өөрөө өөртөө үйлчлэх, дадлуудыг хэвшүүлэх. За 2-р ангид нь гэр бүлийнхэндээ туслах, 3-р ангид нь бусдад туслах, 4-5-р ангид нь мэдрэмжээ хөгжүүлэх гэсэн ийм дасгал даалгавруудыг авчиж, энэний явцад хүүхдүүд маань ажил хөдөлмөрт танилцах, өөрийгөө амьдралд бэлтгэх анхны суурь чадваруудыг авдаг байгаа. Эдмийн хүрээлэнгийн хувьд Өдгөн хаан улдах салбар сургууль, за мөн 2 салбар цэцэрлэг, инженерүүдийг бэлддэг технологийн коллеж болон технологийн дээд сургууль гэх мэт нийт 8 эгч дүүстэй болжээ. Эдмийн хүрээлэнгийн хувьд 10 төгсөгчтэйгөө тодорхой хэмжээнд менежментийн багт болон тодорхой мэргэжлийн ур чадвар шаардсан ажлууд дээр хамтран ажиллаад байна. Төгсөгчдтэйгээ хамтран ажиллахын давуу талууд маш их байдаг. За бидний хувьд бол шинэ Монгол соёл нэгтэй учраас эхнээсээ бид төгсөгчдөө сургах шаардлагагүй. За мөн зөв хандлах төлөвшил хүмүүжлтэй учраас маш олон ажлуудыг яг нэг үзэл санаан доор нэг баг болж сэтгэл нэгтэйгээр хийж амжуулж чаддаг.
За яагаад сургуультай явж ирсэн бэ гэхээр би өөрөө ингээд яг сургуулийнхаа одоо ачаар тэтгэлэг аваад ингээд одоо гадаадд сурах мөрөөдлөө биелүүлж исэн болохоор яг өөртөө адилхан олон дүүнэртээ олон боломжийг одоо олгоё гэсэн үднээс буцаж ирээд ажиллаж байгаа. За карьер хөгжлийн төв маань сурагчдад мэргэжил сонголтын чиг баримжаа үзүүлэх. За яг төгсөгчд их сургуультай хэрхэн эзэж орох уу? За мөн одоо тэтгэлэгтээ хэрхэн суралцах уу? Ажлын байран дээр гарах гэж байгаа төгсөгчдөө ажлын байрын одоо зуршлыг бас үзүүлдэг. Одоо нийт одоо манай хамт олон одоо орж гарч байгаа хүмүүс суралцж байгаа хүүхдүүд болон хичээл зааж байгаа багш нарын тоо маань ер нь 2000 гараад явцсан. Тэгэхэд одоо энэ их хөдөлгөөнийг энэ их орчныг одоо цэвэр сэмхэцгэрэг байлгах, бүрэн бүтэн байлгах, хичээл сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад одоо манай хамт олон бол өдрөөс өдөр, сараас сард, жилээс жилд үндсэн зорилго маань яг тэр дагуудаа бол ажиллаж ирэх тийм үндсэн зарчимтай явж ирсэн. Яг эрдмийн өргөө гэдэг бол эрдмийн өргөө шиг тийм байдлаар нь бол байлгахыг хичээж ажилладаг. Тэр хүмүүсийн тэр нэг хэлж байгаа гоё эерэг хандлагууд, гоё дотн өгсөд бол бидний сэтгэлд одоо ажилд одоо маш их дэм урам өгж одоо тэр чинээгээр одоо бид нар маань тийм байх юмсан, тийм байлгах юмсан гэж их хичээж ажилладаг. Өнөөдөр би маш олон хүнд талархмаар байна. Хандаа, аавдаа, ах дүүстэй, үр хүүхэдтэй, найз нөхдөд. Мөн миний мөрөөдлийг анх сонсож сургуулийг маань үүсгэн байгуулсан Япон ханд нөхөд, ивент итгэгчид, багш хамт олон сурагчид, төгсөгчдөө талархаж байна. Миний бодлоор агуу сургууль гэдэг нь төгсөгч бүрэн аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож, аз жаргалтай амьдрч чаддаг, амжилтын эзэн болж чадсан тийм сургуулийг хэлнэ гэж боддог. Шинэ Монгол сургууль агуу сургуульд нэлээд төгсөөн гэж би баттай хэлж чаднаа. Яг одоогийн байдлаар бид төрийн өмчийн ерөнхий боловсролын 8 сургуулийг сонгоод төслөө эхлүүлээд байна. Энэ төслийн үр дүн ямар байхыг цаг хугацаа харуулах болно. Энэ бол бидний шинэ мөрөөдөл. Бид цаг хугацаа өнгөрөх тусам туулсан замаа эргэн харж, чанараа улам сайжруулж, тасралтгүй суралцсаар байх болно. Дараагийн 10 жилдээ нийгэмдээ үн цэнийг бүтээхийн төлөө судалгаанд суурилсан үр дүнтэй арга барилуудыг нэвтрүүлэн сурагч төвтөө суралцдаг сургууль болохыг зорж байна. Бидний хамтдаа бүтээсэн 20 жилийн түүх, баялаг туршлага, бахархан амжилтууд цаашид улам өргөжин тэлж хэдэн зууныг дамжин үргэлжлэх болтугай. Ийхүү шинэ монголчууд өчигдрөөс илүү өнөөдрөөс сайхан маргаашийг үн цэнтэйгээр бүтээхийн төлөө гар сэтгэл нийлэн амжилттай ажиллаж байна. Тэдний агууд тэмүүлсэн сэтгэл энгийн сайнд бол ханаж агууг зорьсон зүтгэл түмэн бэрхэд үл шантарна.